Сайн байцгаана уу? Шинэ оны мэнд хүргэе. Марлаа байна. За 2025 он гарсантай холбогдуулан хүн бүр шинэ зорилго тавьсан байгаа. Олон ном уншихыг зорж байгаа хүмүүсээс айж магадгүй тэр дундаа ямар ном уншихаа хараахан шийдэж амжаагүй байгаа хүмүүс байгаа бол өнөөдрийн миний бичлэг тус олно гэж найдаж байна. За тэгээд би 2025 онд уншихад тохиромжтой гэж бодсон, өөрийн зүгээс бодсон 10 номыг энэ бичлэгт танилцуулах болно. За тэгээд ихэнх нь уран зохиолын ном байгаа. Уран зохиолын бус ном ч гэсэн бас байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ бичлэгийг товч тодорхой явуулах болно. Ингээд номын танилцуулга руугаа орцгоо. Тэгвэрт санал болгох ном бол 2 дугаар ном бол нэг зохиолчтой ном байгаа. За 2024 онд Нобелийн утга зохиолын шагналыг анх удаа Аз эмэгтэй зохиолч авсан байгаа. Тэр хүн бол Солонгос гаралтай зохиолч Хан Ган. За хэрвээ та 2024 онд амжиж Хан Ганы зохиолоос уншаагүй байгаа бол 25 онд хамгийн ихэнд унших ном чинь таны Нобелийн шагнал зохиолч Хан Ганы ном байх байхаа гэдэгт би итгэлтэй байна. За тэгээд монгол хэл дээр болохоор цагаан хоолтон болоод хөвгүүн ирлээ гэсэн 2 ном нь орчуулагдсан байгаа. За тэгээд ялч номын дэлгүүрт байгаа энэ 2 номыг хэрвээ та 2025 оныхоо хамгийн ихний уншиж эхлэх уран зохиолын ном байх юм бол маш сонирхолтой байх гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ эхлээд хөвгүүн ирлээ номоос эхэлцгээе. Хөвгүүн ирлээ ном болохоор Солонгос тохиолдож байсан бодит бослого үйл явдал дээр тулгуурлаад уран зохиол болж өрнсөн байгаа. За энэ ерөнхийдөө яаж өрнөдөг вэ юм бол бүлэг болгон дээрээ өөр хүний өнцгөөс харуулж агаад за тэр үед юу болж Солонгост болж исэн тэр бослогын үеэр маш олон хүн амь өргөцсөн бөгөөд амь өргөцсөн хүмүүсийн цогцыг нэг газар цуглуулж агаад цогцыг гэр бүлд нь таниулдаг тийм үйл явцад тусалж байсан нэг хүү найзыгаа хайгаад явж байгаа тэр хүү дараагийн бүлэг дээр болохоор тэр өөд болсон найзынхаа сүнсээс гарч байгаа нэг дүр. За тэгээд ингээд цаг хугацаа өнгөрөх тусам энэ бослого эмгэнэлт үйл явдал хүмүүст яаж нөлөөсөн тухайн үед юу болж исэн гэд бүлэг ахих тусам ингээд цаг хугацаа ингээд урагшлаад буюу орчин үе рүү ойртож байгаа. Ингээх тусам ер нь тэр уул мөр яаж үлдэж байгаа хүмүүсийн сэтгэлд хэрхэн нөлөөсөн тухайн үед юу болж исэн гэдгийг болохоор маш нарийн харуулсан байдаг. Цэргүүд гимгүү хард иргэдийн өөдөөс гал нээсэн тэр зэвсэгт халдлага бослохын үеэр болжсэн үйл явдлыг дурддаг. Нарийн дурддаг ч юм илүү түүхэн байдлаар биш яг тэр үед байгаа хүний оронд ингээд энэ зохиолд өөрийгөө тавьж илүү тийм мэдэрч уншиж байгаа зохиол санагдсан. Уншсны дараа болохоор нэг тийм айгүй хүнд сэтгэл төрж исэн. Гэхдээ бас энийг заавал уншиж мэдрэх ёстой зүйлсийн бид нар мэдээж буцаад ийм цаг үед ийм амар цаг үед очихгүй ч гэсэндээ энэ үед ийм болж ирсэн шүү гэдгийг энэ уран зохиолоор дамжуулж мэдэрч байгаа юм шиг санагдсан. Энэ хорвоо амар олон өнгөтэй тэрний нэг ийм айхтар цаг үеийг бид нар туулаад гарсан шүү гэдгийг болохоор илүү тийм энгийн байдлаар бидэнд харуулж байгаа юм болов уу гэж хөвгүүн ирлээ номыг ойлгосон. За дараагийн түүний ном болохоор цагаан олтон ном байна. Цагаан олтон ном нь болохоор илүү ийм бодит үйл явдлын тухай биш хувь хүний сэтгэл зүй рүү хандсан байгаа. Энэ нь тэгээд ганцхан хувь хүний сэтгэл зүгээрээ биш нийт ер нь хүн төрлөх гэсэндээ надад бол агуулгын хувьд илүү томорж байгаа юм болов уу гэж санагдсан. Хөвгүүн ирлээ номон дээр өөрийнхөө улсын туулсан түүхийн тухай тэгээ харгислал тийм хүн төрлөختний эмзэг байдлыг харуулсан бол цагаан олтон номон дээр илүү юм хувь хүний эмзэг байдлыг харуулж байгаа. Тэр нь хувь хүн гэдэг бол хүн болгоныг илэрхийлж авч ирсэн энэ бүр дэлхийн нийтийг хамарч байгаа. Тийм болохоор сэдвүүний илүү том хүрээд хамарсан юм болов уу гэж ойлгосон. Яг нэрэн дээрээ харагдаж байгаа шиг цагаан олтон номон дээр энэ номын гол дүрийн бүсгүй болохоор өөрийнхөө зүүдэлсэн зүуднээс болоод цагаан олтон болохоор шийддэг байгаа. За тэгээд энэ эмэгтэйн зүгээс болохоор яагаад цагаан олтон болохоор шийдсэн бэ гэдгийг бол номон дээр тайлбарлагдгүй. Ном 3 бүлэгтэй. За түүний эхлээд нөхөр тэгээ дараа нь эгчийнх нь нөхөр. За тэгээд эгчийнх нь зүгээс энэ 3 бүлгээр дамжуулаад энэ эмэгтэйд юу тохиолдоод байгаад тэр эмэгтэй амьдрал яаж энэ 3 хүний нүдэн дээр өөрчлөгдөж байгаа, юу мэдэрч байгааг нь энэ 3-аар дамжуулж бид нар мэдэрч байгаа тийм үйл явц байгаа. За уншихад бол баг зэрэг ингээд хүнд бас юм төвхтэй санагдаж магадгүй. Ягаад гэвэл эхлээд болохоор би энийг бодохдоо ингээд цагаан олтон гэхэр нэг тийм бясалгал хийдэг, эрүүл амьдралын хэв маягтай тийм хүмүүс гэж нэг тийм нийтлэг төсөөлөл байдаг шүү дээ. Тэгвэл энэ эмэгтэй зүгээр юм махан хоолтон байжгаад ягаад цагаан хоолтон болсон нь болохоор ерөнхийдөө ингээд яг тэр нэг typical байдлаар болоогүй илүү энэ хүний сэтгцэд нөлөөлж ингээд сүлд рүүгээ яаж ингээд өөрийгөө идэгдэж
одоо тэр хүн идэгдэж маш тийм харамсалтай байдлаар тохиолдож байгаа. Цагаан алтан ном бол ингээд тийм хувь хүний сэтгэл зүгээр дамжуулаад хүн төрлөختөнд хандж байгаа. За харин хөвгүүн ирлийн ном болохоор нийгмийн үйл явдлыг дамжуулаад хувь хүмүүст битгий харгас байгаа ч гэдгийг хандж байгаа ном юм болов уу гэж санагцсан. Тэгээд хамгийн ихэнд танилцуулсан хоёр ном бол 2024 оны Нобелийн шагналд зохиолчийн ном байлаа. За үүний дараагаар болохоор минь танилцуулах байгаа ном John Steinbeck гэдэг зохиолчийн ном байгаа. Энэхүү зохиол нь бол 1937 онд хэвлэгдэжсэн. Зохиолч Америкийн зохиолч John Steinbeck маань 1967 онд тэрээр Нобелийн шагнал мөн хүртэж байсан. 1962 онд. Би яг энэ номыг танилцуулахаар шийдсэн бэ гэвэл нөгөө юм өнгөтэй номууд дэжтэй Монсутраас гаргадаг утга зохиол цувралын энэ цувралд байдаг зохиолууд бүгдээрээ айгүй чанартай. Тэгээд яг утга зохиол сонирхдаг хүмүүсийн хувьд бүгдийг нь уншиж үзээсэй гэсэн номууд байдаг. За тэгээд өмнө нь онд танилцуулсан миний хэд хэдэн бичлэгүүд бас яг энэ утга зохиол цувралаас байгаа. Хэрвээ та үзчихсэн бол за тэгээд энэ онд бас нэг оруулж байгаа ном нь болохоор энэхүү хулганууд ба хүмүүс. За энэ бусад номоос ялгарх онцлог нь гэх юм бол илүү ийм хүний мөн чанарыг нөхөрлөлтөөр харуулдаг тийм ном байгаа. За нөгөө нэг газар өмчлөлтөй холбоотойгоор хоёр тариаланч залуу байдаг. Тэр хоёр болохоор юм өөрсдийн гэсэн газартай болохыг хүсэж мөрөөддөг хоёр залуу харуулдаг. Би тэгээд өнөөдөр танилцуулж байгаа номуудаа айгүй товч бөгөөд тодорхой тэгээ хурдан байлгахыг хүсэж байгаа учраас үйл явдлыг нь ярихгүйгээр за энэ бол эрчүүдийн нөхөрлөл болоод хүний нийгмийн мөн чанарын тухай харуулдаг ном байгаа. Тэгэхээр та бүхэн 2025 онд бас багтаж уншвал зүгээр гэж бодсон учраас энэ номыг танилцуулж байна. За одоо дараагийн нэг уран зохиолын ном руу орцгоё. Тэр уран зохиолын ном бол Rebecca Kuang гэдэг хятад гаралтай Америк зохиолчийн дөнгөж 2023 онд хэвлэгдсэн бас нэг Yellow Face гэдэг уран зохиолын ном байгаа. Энэхүү уран зохиолын ном надад миний анхаарлыг татсан зүйл нь юм бол угаасаа зохиолч хүний амьдралд өөрийнх нь амьдралаас туулсан зүйл тэрийгэ мэдэрч бичих бол угаасаа нэг хэсэг нь. Тэгээд тийм ч утгаараа ингээд зарим нэг зохиолчдыг уншихаар болохоор яг ингээд өөрийнхөө амьдралыг ингээд бичсэн юм шиг Sally Rooney яг ийм тохиолдож исэн бах та, Coco Miller-ийг ийм мэдэрчсэн бах та гэж ингэж бодмоор тийм үйл явдлууд зөндөөдөг байхгүй юу? Харин Rebecca Kuang-ийн энэ номыг ингээд би Kuang энэ хүнээс бол ингээд анх удаа л энэ Yellow Face-ийг уншиж байгаа юм л та. Тэгээ Yellow Face-ийг уншихаар болохоор яг өөрийгөө харж агаад гаднаас нь бичсэн зохиол байгаа. Яагаад гэх юм бол одоо энэ зүгээр л ихний бүлгийг нь л би ярина. Тэгээ цаашаа нөгөөс аягүй сонирхолтой үргэлжилдэг учраас та бүхний өөрсдөө уншаасай гэж хүсэж байна. Энэ нөгөө нэг шар царайтай буюу энэ Аз хүн биш дээ. Энэ Аз зохиолч маань өөрөө ингээд бас яг ингээд өөрийгөө бичиж байгаа юм шиг зохиол бичдэг хоёр найзын тухай гардаг байхгүй. Нэг нь яг Severe American, нэг нь Chinese American. Тэгээ хоёулаа зохиолч байдаг. За тэгээ нөгөө нэг Chinese American нь болохоор айгүй алдартай, амар лаглаг зохиолтой, маш том юм гэрээ хийдэг. Зохиолууд Netflix нэг кино болж гардаг тийм лаг эмэгтэй байдаг. За нөгөө нэг American зохиолч нь болохоор зүгээр л эхэлж байгаа ингээд дебют зохиол нэг амжилт олоогүй нэг тийм хоёр найз. Тэгээ тэр хоёр ингээд нэг өдөр хамт гарч исэн чинь нөгөө одоо яг энэ номын гол дүр маань болохоор нөгөө Америк зохиолч нь болж байгаа байхгүй юу? Одоо Rebecca Kuang өөрөө биш гэсэн үг. Нөгөө нэг найзынхаа тухай болж байгаа. Тэгээд ингээд баг зэрэг нөгөө Америк зохиолч маань ингээд атаархдаг. Тэгсэн чинь маш тийм санаанд үе сонин тохиолдлоор Chinese American зохиолч маань нас барчдын ингээд зүгээр юм хахаад одоо юм идж байгаа. Тэр өөрөө зүгээр ярьж сууж байгаа. Санаанд үе accidentally нас барчдаг. Тэгээ нас барахаас нь өмнө нөгөө нэг Америк зохиолч маань болохоор хэвлэгдээгүй байсан зохиолынх нь manuscript-ийг их хуваар нь зөвхөн ингээд найздаа харуулсан байсан. Тэгээд тэр зохиолыг биччихсэнийг нь одоо нөгөө нэг агентлаг нь одоо publishing нь мдээгүй байхад нь харсан байх. Тэгээд нөгөө зохиолч чинь ингээд нас орчдөг хгүй. Тэгээд нөгөө нэг арай алдар нэрд хүрээгүй байгаа Америк зохиолч ингээд боддог байхгүй юу? За би энэ боломжийг ашиглах уу, болох уу? За тэгээ энэ сонголтыг болохоор хийгээд найзынхаа зохиолоор өөрийнхөө гэж нэрийг аваад зохиолыг хэвлүүлэх тийм сонголтыг хийдэг. За тэгээд ер нь бол энэ номын үйл явдал илүү сонирхолтой болдог. Яагаад гэх юм бол нөгөө нэг хэвлэгдээгүй байсан manuscript зохиол нь яг үндэ тийм Америк соёлын тухай биш. Тэр үеийн хятадын түүхэн дээр суйрлаж бичсэн тийм ном байдаг. Тийм номыг одоо зүгээр нэг юм цагаан Америк эмэгтэй бичээд гаргацсан. Тэгээ тэр нь алтартай болсны дараа алтартай болохын хэрээр ингээд түнд ирж байгаа одоо дарамт шахалт тэгээд нөгөө нэг хуучин найзынх нь нөхөл энтертэй холбоотой. Тэгээд холбоотой тийм зүйлс гардаг. Тэгээд тэр утгаараа ер нь энэ ном уншихад маш сонирхолтой, адал явдалтай надад санагдсан. Тэгээд нэг талаараа одоо ингээд жишээ татах юм бол Монголын түүхээр Монголын одоо дээр үеийн ямар нэгэн түүхийг ингээд авч агаад нэг Африк
Африк гаралтай хар эмэгтэй зохиол бичээд тэгээд тэр зохиол нь маш алдартай болоод бестселлер болоод кино болохоор ингээд төлөвлөгдөөд байвал монгол хүмүүст ямар санагдах бол бас тэр одоо юм тэрнтэй одоо нөгөө нэг хар хүмүүс болохоор бас яг өөрийг нь бичсэн гэдэгт эргэлзэж эхлэнтэй яг тэрнтэй адилхан тэгээд энэ зохиолыг хамгийн сонирхолтой болгож байгаа зүйл нь болохоор тэр соёлын ялгаатай байдлыг өөр хүмүүстээр харуулж байгаа нь маш сонирхолтой санагдсан. Тийм учраас 25 онд унших номыг нэгээр тодрууллаа. За тэгээд энд болохоор юм Chinese American дараачийн танилцуулах ном болохоор мөн адил American адилтай юм хүн бол Indian American зохиолч байгаа. За энэ бол нэлийн алдартай зохиолч л та. Jhumpa Lahiri нэрийг нь буруу дуудаж магадгүй. За гэхдээ энэ хүн болохоор Pulitzer-ийн нэрмжит шагналтай. Тэгээд маш олон уран зохиол хэвлүүлж исэн юм энтхэг гаралтай Америк бүсгүй Их Британд өссөн. За тэгээд Америк иргэншилтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол яг Wikipedia хуудас руу орох юм бол British American зохиолч гэж байгаа. Эцэг их нь бол энтхэг гаралтай. Тэгээд би энэ номыг энтгэгч явж байхдаа авсан энтгэгт номын дэлгүүр ороод танаа энтгэгийн ингээд алдартай зохиолч юу байна вэ? Надад санал болгох ном байна уу гэхэд хамгийн нэгдүгээр Jhumpa Lahiri-г санал болгож байсан. Тэгэхээр энтгэх хүмүүстэй ч гэсэн айгу хүлэн зөвшөөрөгдсөн хүн юм байна гэж би ойлгосон. Тэгээд энэ номыг ямар ч хүлээлтгүйгээр ингээд би худалдаж авсан байхгүй юу? Энэ номыг уншаад үзсэн чинь яг миний унших ёстой ном байсан. Тэгээд надад маш их таалагдсан. Магадгүй бас энэ зохиолчийг мэдгүй, энэ номын талаар мэдгүй олон хүмүүс байгаа учраас би энэ бичлэгийг заавал оруулахыг хүссэн байгаа. Зохиол бичдэг өөрийнх нь хэл нь бол англи хэл. Гэхдээ зохиолч маань нэг сонирхолтой зүйл нь болохоор Итали хэл дээр яг өөрийнхөө энэ номыг In Other Words гэдэг ном байгаа. In Other Words гэх номыг Итали хэл дээр бичсэн. За тэгээд өөрийнх нь хэл англи хэл мөртлөө би энэ номыг англи хэлээр өөрөө орчуулахгүй гэдэг. Өөрийнх нь бичсэн номыг өөр Америк хүн англи хэлээр орчуулж гаргасныг нь би уншиж байгаа юм. За тэгээ юуны тухай бичсэн бэ гэх юм бол энэ хүн бол Итали хэл сурж байгаа өөрийнхөө тэр journey-г хэрхэн би энэ номыг италиар бичиж байгаа вэ гэдгээ тайлбарлаж байгаа ийм ном байгаа. Сонирхолтой нь гэх юм бол одоо энэ хэл сурж байгаа ер нь ингээд 21-р зуунд ер нь ганцхан хэлтэй хүн айгу ховор байдаг те хэлийг ингээд сурж яадаг байнга ингээд сурах процесс хүн болгонд ямар нэгэн байдлаар байдаг. Тэр сурах процессыг маш гоё утга уянгалаг энэ зохиолын хэлбэрээр бичсэн надад үнэхээр таалагдсан. Энэ хүн өөрөө Итали улсад маш хайртай, Итали хэлэнд өөрөө маш дуртай. Тэгээд тэр соёл иргэншилд уусаад ингээд өөрийнхөө тэр ингээд аяллаа тухай дотоод энэ сурж байгаа аяллаа тухай бичсэн байгаа хгүй. Тэгээд би энэ хэлийг сурах надад ийм мэдрэмж төрүүлдэг. Би энэ улсад амьдрахаараа би тэгж мэдэрдэг гэд бичиж байгаа. За тий хэл сурахад ингээд гардаг хүндрэл бэрхшээлүүд тэр хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулсан одоо түүний туршлага за тэгээд шинээр сурж байгаа хэлэндээ хэрхэн дурлаж тэр хэлээрээ бүр ингэж бичгийг зөвхөн тэр хэлээр бодохыг тэр хэлээр ярихыг хүссэн тэр тэмдэглэлээ бичсэн байдаг. Ер нь ингээ хэл сурах өөрийнхөө хэлээс гадна ямар нэгэн хэл сурахад маш олон одоо юм мэдээллийн хүүсвэр тэгээд тийм соёлыг сурах маш том боломж нэгддэг гэдгийг бол энэ намнаас олж харах юм шиг санагдсан. In Other Words-ийг ингээд PDF-ээр ч юм уу интернетээр угаасаа олдох гэж бодож байна. Тэгээд яг ингээд юм гадаад хэл сурахыг эрмэлзэж байгаа хэлээрээ туйруулах эсвэл гадаад хэлнээс орчуулга хийх хүсэлтэй хүн болгонд In Other Words гэдэг номыг би бүр амар strongly recommended учраас энэ листэндээ орууллаа. Үргэлжлүүлээд нэг уран зохиолын ном танилцуулчих. Бараг л нэгт харагдах цэнхэр гэдэг нэртэй ном байгаа. Энэ бол Ru Murakamiгийн зохиол. Тэгээд яг уг зохиол нь бол 1976 онд хэвлэгдэжсэн. Энэ номоор Ru Murakami өөрөө Японы одоо нэр хүндтэй шагнал болох Akutagawa-гийн шагналыг хүртсэн байдаг. Энэ номон дээр болохоор Японы дээр үеийн Америкийн цэргийн бааз дүрнэх үйл явдлын тухай гардаг. Тэгээд ялангуяа их тийм задгай одоо энэ залуучуудын амьдралын тухай гардаг л да. Тэгээд энэ номыг болохоор бас хүн болгоно унших гэж санал болгох уу гэвэл үгүй. За илүү тийм зүгээр нэг тийм энгийн уран зохиол биш илүү юм жоохон амар маш тийм задгай тэгээд завхай илэн далангуу бичигдсэн ном уншихыг хүсчихвэл би Ru Murakamiгийн бараг л нэгт харагдах цэнхрийг санал болгоно. Яагаад гэвэл энэ номон дээр чиний төсөөлж байгаагүй зүйлсийг бүр ингээд амар ингээд бүр нүдэн дээр чинь дэлгээд харуулж байгаа юм шиг бичсэн тийм ном байдаг. Тэгээд бол ингээд нэг тийм зузаан ном биш учраас айгу бараг л нэг суултаар уншчин. Тэгээд уншиж явах үед төрөх мэдрэмж нь маш сонин бүр ингээд
гайхах, жигших, зэвүүцэх эсвэл бүр ингээд шокнд орох тийм олон мэдрэмжийг нэг дор мэдрэх боломжтой ном учраас бараг Transparent Blue бол заавалчгүй залуу хүмүүсийн унших номын нэг гэж би бодож байна. Тэгээ 2025 онд унших номын жагсаалтанд энэхүү номыг орууллаа. За дараагийн номыг одоо харцгаая. Энд болохоор миний дуртай яруу найрагч байна. Энэ бол миний хайртай яруу найрагч Чарльз Bukowskiгийн шүлгүүд байгаа. За энэ хүн яруу найрагч, зохиол хүн байгаа. 1920 онд төрсэн. Америк Герман гаралтай. За тэгээд ерөнхийдөө шүлгүүд нь маш алдартай. Тэгээд ямар нэгэн одоо юм англи хэлтэй, за тэгээд яруу найраг юм гадралтай, гурван зохиол сонирхдаг хүн бол хизээ нэгэн цагт амьдралдаа Bukowskiгийн шүлгээс уншижсэн, сонсчсэн гэдэгт би айгүй итгэлтэй байна. Энэ хүний шүлгүүд маш тийм итгээд, дур зоргоороо, тэгсэн хэрнээ үннийг зүгээр л юм илэрхийлдэг. Түрүүний нөгөө In Other Words гэдэг номон дээр хэлний барьер хүнд ер нь айгүй тийм чухал нөлөө үзүүлдэг гэж гарч ирсэн. Тэгээд магадгүй хүн болгон ингээд бүр гадаад хэл дээр ном унших хэмжээний англи хэлтэй эсвэл юм өөр хэлтэй биш шүү дээ тий. Тийм болохоор Bukowskiгийн шүлгийг яг өөрийнх нь хэлээр уншиж олж унших хүмүүс магадгүй зүүн байж болно. Тийм болохоор бас орчуулагчид гэж буянтай хүмүүсийн ачаар бид нар Bukowskiгийн номыг бас ингээд Bukowskiгийн шүлгүүдийг монгол хэл дээр орчуулсан хувилбарыг ингээд би гартаа барьж байна. За тэгээд энэ болохоор уран зохиолын ном биш, би юм шүлэг танилцуулж байгаа учраас цүхэндээ, ширээн дээрээ хазээч хамаагүй ингээд тавиад хаанаас нь ч хамаагүй уншихад яг энэ Bukowski гэдэг хүнийг мэдрэх. Одоо чамд ингээд зарим нэгэн ганцаарцсан үед чинь хань болох, готорч яваа үед чинь чамааг бүр ингээд загинж байгаа ч юм шиг те дотор чинь юм ороод чиний өмнөөс яриад байгаа юм шиг тийм шүлгүүдийг зөвхөн Bukowskiгийн номноос л унших боломжтой гэж би бодож байна. Тийм учраас номын санд чинь байх хэвээр. Тэгээд нэг хизээ нэгэн цагт унших хэвээр шүлгүүдийн тоонд бол Bukowskiгийн шүлгүүд заавал орох байхаа. Тэгээд энэ ном болохоор бас 25 онд та бүхнийг олж авч уншаасаа, Bukowskiгийн шүлгүүдтэй танилцаасаа гэж маш их хүсэж байна. За одоо танилцуулж байгаа номнууд маань төгсгөл хэсэг рүүгээ орж ийн. За тэгээд би ерөнхийдөө нэг хувь хүний хөгжлийн ном бараг танилцуулаад байдаггүй. Гэхдээ энэ удаа заавал танилцуулмаар санагдсан нэг ном бол Дөрвөн хэлцэл гэдэг ном байгаа. За энэ ном юуны тухай ямар учиртай болоод миний уран зохиолын номнуудын дундуур ороод ирвэ гэх юм бол за энэ Толкетийн ардын мэрэгэн ухааны ном гэж хэлэгддэг дөрвөн хэлцлийн тухай гардаг. Толкетийн ард түмэн гэдэг нь болохоор Мексик нутагт амьдардаг байсан нэг тийм хэсэг бүлэг хүмүүсийг Толкет гэдэг. За тэгээ энэ хүмүүсийн баримталдаг байсан зарчмыг за биднэрт ингээд дөрвөн хэлцэл гэх ном болгоод гаргаад өгчээ. За энэ дөрвөн хэлцэл хүний амьдралд хэрхэн нөлөөлж, хэрхэн одоо юм амар тайван, амжилттай, хүсснээр амьдрах вэ гэдгийг тайлбарлаж өгдөг. Би иймэрхүү ном уншаад надад нэг тийм таалагдчихсэн тохиолдол айгүй бага байдаг. Гэхдээ энэ ном дээр болохоор хувь хүний хөгжлийн ном ч гэсэндээ чи одоо ингээд ингэдэг бусдтай өрсөлд одоо байнга үргэлж тасралтгүй бай гэдгийг бол зөвлөдөггүй. Зөвхөн чамд өөрт чинь хандаж тэр Толкетийн ардын дээр үеэс одоо мөрдөж хөвшиж ирсэн зүйлийн тухай л заадаг. Энд дөрвөн зүйлийн тухай голчлон тайлбарлаж өгдөг. Яг энэ дөрвийг амьдралдаа хэрэгжүүлээд амьдралдаа өөрчилсөн, өөрийн хүслээр амьдарч байгаа маш олон хүмүүс байдаг учраас энэ ном олон удаа бестселлер болоод тэгээд эцэст нь 2023 онд монгол хэл дээр хэвлэгдсэн юм байлээ. За тэгээд би энэ дөрвөн хэлцлийн тухай товчхон тайлбарлая. За нэгдүгээрт болохоор үгэндээ өөгүй байхыг хэл амнаасаа гарч байгаа үг чинь чин шударга бай. Хоёрдугаарт юу ч өөр дээрээ бити тусгаж ав. Амьдралд юу ч тохиолдож болно, хүмүүс ямар ч үйлдэл яаж ч гаргаж болно. Тэр болгоныг өөр дээрээ тусгаж авах ямар ч шаардлага байхгүй. Гол нь ер нь хохирогчийн дүр тоглох шаардлагагүй. Юу ч бити өөр дээрээ тусгаж аваа гэж байгаа юм. Гуравдугаарт бити таамаглал. Ингэчих болоо, тэгчих болоо гэж юусоо бити бод. Хэрвээ ингэж бодож байгаа, хүсэж байгаа зүйл юм бол бити ич зүгээр асуух хэрэгтэй. Бодол юмсыг тодорхой байлгах хэрэгтэй гэж байгаа. За тэгвэл сүүлд нь болохоор үргэлж хичээгээрэй гэсэн байсан. Аль болох чадвал ер нь хамгийн сайнараа хичээж байгаарай. Энэ бол өөрчлөлтийн эхлэл байдаг. Ер нь хичээж байгаа хүнээс байнга л өөрчлөлт гарч байдаг. Тийм болохоор энэ дөрвийг амьдралдаа ингээд ямагт бодож санаж явбал чиний одоо амьдралд артан байх боломжтой гэдгийг энэ намаар айгуу
тайлбарсан байсан. Тэгээд ийм хөөрхөн авсаархан хэрнээ маш том агуулмжтай санагдсан. За тэгээд хэлж байгаа үгэндээ үнэн ч яах нь юу ч өөр дөрөө тусгаж явах хэрэггүй байх нь юу ч таамаглаад авах хэрэггүй зүгээр хийж байгаа зүйлсээ хамгийн сайнаараа хийхийг хичээгээрэй гэсэн иймэрхүү үзэл бодлыг энэ номон дээр тайлбарлалт юм билээ. За тэгээд хэдийгээр хувь хүний хөгжлийн ном унших сонирхолгүй хүн байсан ч гэсэндээ энэ номыг нэг барьж аваад үзээрэй. Бусдаас юм хүлээлтгүй амьдрах ер нь ямар амар сайхан бэ гэдгийг та бүхэн ойлгох болно. Энэ нүгээр амьдралаач магадгүй өөрчлөх боломжтой хүмүүс байгаах гэж бодож байна. За энэ хүү номыг 2025 оны унших листэнд орууллаа. За одоо ном маань нэлийн сүүл рүүгээ явж байна. Би энэ номыг бас ингээд Монсутраас авсан. Тэгээд жижигхэн халаасны дотроо болохоор юм 5 цувралтай 5-аас ч илүү цуврал идэм билээ. Тэгээд монгол хэл дээр орчуулагдсан болохоор энэ 5 баамаа. За энэ 5 дээр юу гардаг вэ гэвэл ерөнхийдөө нөгөө mindfulness гэж ярьдэн штэ. Санамсрын бясалгалыг хэрхэн одоо өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх вэ гэдгийг нэг зэнгийн мастер хүн бичсэн байгаа. Нэг болохоор маш энгийн байдлаар өдөр тутам хэрхэн одоо юм амьдралынхаа хэв маягт оруулах вэ гэдгийг тайлбарлалт юм л та. Тэгээ маш гой амархан зүйлээр тэгээ үргэлж юм өдөр тутамдаа бодож санаж яваарай гэсэн зүйлсийг гоё тайлбарлсан байдаг. Тэгээд монгол хэл дээр байгаа цурлууд нь гэх юм бол хэрхэн хайрлах вэ, хэрхэн тэмцэх вэ, хэрхэн зөв суух вэ, хэрхэн хооллох вэ, хэрхэн харах вэ гэсэн ийм 5 байгаа. За тийм хэзээ ч ингээ бодож байгаагүй энгийн зүйлсийг хүртэл ингээ зэнгийн ухаанаар тайлбарлаад mindfulness санамсартай амьдрах өдөр тутам энэ бясалгалыг идж явах үедээ, сууж явах үедээ, хэрхэн юмсыг харж явах үедээ хүртэл хэрэгжүүлэх боломжтой гэдгийг энэ номон дээр тайлбарсан байдаг. Энэхүү ном бол ерөнхийдөө хүн бүхний ширээн дээр байх. Тэгээд заавал ерөнхийдөө нэг ер нь бодож санаж явж байгаарай гэсэн зүйлсийг энэ зэнгийн мастер хүн тэгээд mindfulness бясалгалыг өдөр тутмын амьдралд буулгаж бичсэн байсан. Тийм учраас хідэн ондч байсан тань бичлэг үзэж байгаа л ер нь энэ санамсрын бясалгалыг сонирхоод үзээрэй. Энэ бас миний цувралыг сонирхоод үзээрэй гэж хүсэж байгаамаа. Сүүлийн ном болохоор нэг бяцхан уран зохиолын ном байгаа. Бол нэг тийм бас хүрхэн классик зохиол шүү дээ. Ayn Rand-ийн миний худалдаж авсан нөхөр ном байгаа. За энийг би санал болгож байгаа шалтгаан гэх юм бол зохиолын хувьд бол нэг тийм урт биш. Амархан уншаад дуусчих болно. Тэгээд хөөрхөн сонирхолтой. Гэхдээ номын хувьд онцлог нь гэх юм бол би энд нэг талаар нь би англиар харж байгаа байхгүй. Тэгвэл нөгөө талаар нь миний худалдаж авсан нөхөр гээд монгол хэлээр байгаа. За энэ publishing ингээд энэ багуун зохиолыг хоёр талаас нь англи монгол хэл дээр унших боломжтой хэвлсэн мэлээ. Энэ жил ерөнхийдөө энэ хэл сураа их ном уншихаас гаднаас гадаад хэл дээр ном уншаасай гэж хүсэж байгаа учраас хамгийн сүүлд бас яг ингээд дөнгөж бас хэлийг сурж байгаа харьцуулж уншихыг хүсэж байгаа хүмүүс байвал энэ ном үнэхээр тохиромжтой юм шиг надад санагдсан учраас тал дээр нь ингээд монголоор уншчих нь байна. Нөгөө тал дээр нь ингээд англиар уншчих нь байна. Тэгээд энэ ном болохоор хэл сурж байгаа хүн бүхэнд одоо монгол хэл дээр ч уншсан, англи дээр ч уншсан өөрийгөө юм хөгжүүлэх боломжтой. Дээрээс нь бас аюу гоё зохиол уншчих юм шиг санагдаад танилцуулъя гэж шийдсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр 25 оны танилцуулах номнууд маань ингээд дууслаа. Миний 25 онд уншихыг санал болгож байгаа 10 ширхэг ном маань дууслаа. Та бүхэн таалагдсан гэж итгэж байна. Маш олон төрлийн уншиж болох сонголт хязгааргүй олон байгаа. Тэгээ тэр дундаа сонголтоо ихэд чинь бас баг зэрэг тусалсан гэж бодож байна. За энэ онд би илүү олон бас номын бичлэг хий гэж зорилт өөртөө тавьсан. Хамгийн анх бичлэгийг 9 жилийн өмнө хийжсэн. Тэгээд YouTube-ыг ерөнхийдөө зөвхөн өөрийнхөө сонирхлоор хийгээд явсаар байгаад энэ олон жил болцсон байна. Тэгээд энэ хугацаанд би танилцуулсан номнуудаа яг ингээд бүгдийг нь тоолж үзлээ л дээ. Тэгээд яг анхны номын бичлэг болохоор 6 илүү 7 жилийн өмнө хэлсэн. Тэгээд давхардаагүй тоогоор миний танилцуулж исэн, санал болгож исэн, таалагдчихсэн гэж танилцуулсан ном маань яг 126 ном билээ. Тэгээд давхардсан тоогоор болохоор бас арай өндөр тоо гарч исэн. Тэгээд ингээд давхардаагүй тоогоор би 126 ном танилцуулсан. Гэхдээ ер нь миний ингээд баримталж байгаа зарчим гэх юм бол ном угаасаа айгүй олон өргөн сонголттой, номын дунд сайн зохиол, муу зохиол зөндөө зүйл байгаа. Тэр дундаас аль болох ингээд та бүхний
аль болох хүмүүсийн цагийг хэмнэх үүднээс би уншиж үзээд надад таалагдаад бусад хүмүүсийг уншаасаа гэж бодсон номуудаа танилцуулдаг. Хэрэггүй гэж бодсон номоо заавал би муулан ярих шаардлагагүй гэж боддог учраас тиймэрхүү номуудыг бол орхичдаг. За тэгээд яг ингээд давхардаагүй тоогоор 126 ном танилцуулсан юм байна. Тэр дотроос давхардаагүй тоогоор бас яг өнгөрсөн онд буюу 2024 онд би яг 50 ном танилцуулсан байлээ. Тэгээд энэ өнгөрсөн он бол миний хувьд хамгийн их бичлэг хийсэн жил, бас хамгийн их ном танилцуулсан жил болж таарсан. Тэгээд эх онд болохоор би энэ фейзээ алдахгүй яг энэс илүү биш ч гэсэндээ яг энэ хэмжээнийхээ номыг танилцуулж үргэлжлүүлээд бичлэгээ хийн гэж бодож байна. За тэгээд та бүхэнд 2025 онд бүгдэнд нь аз жаргал, эрүүл мэнд, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье. Миний бичлэгийг анхаарч үзсэнд маш их баярлалаа. Баяртай.